шөнө бүр таны тарих шинээр програмчлагддаг байна. Харин орчлон ертөнц энэ үед таны бодлыг сонсдог. Хэрвээ та залхсан эсвэл айдастай нойрсвол түүнийгээ л татна. Гэхдээ нойрны энергид нөлөөлж таныг элбэг дэлбэгийг соронзон мэт татагч болгох 3 хиллэг бий. 1-р талархал. Нүдэнийхээ өмнө миний амьдралд байгаа сайхан бүхэнд гялалаа гэж хэлээрэй. Талархал нь бүтээлийн давтамж тул сайн сайхны урсгалыг нээнэ. 2-р чөлөөлөлт. Өдрийн бүх сөрөг зүйлийг 50 явуулж амар амгаланг өөртөө оршоож байна гэж хэлээрэй. Ингэснээр ухамсараа цэвэрлэж түгшүүрийн үлдэгдлийг арилгам бие махбодтой эдгэрэх команд өгнө. 3-р хамгийн хүчтэй нь энэ. Элбэг байдлыг татагч болон сэрхэд бэлэн байна гэж хэлээрэй. Энэ хэллэг нь ухамсарыг идэвхжүүлж татах хүчний программыг ажилуулж эхэлнэ. Энэ 3 хэллэгийг мэдрэмжтэйгээр 3 удаа хэлэх хэрэгтэй. Үүний дараа таны нойр зөвхөн амралт биш, бүтээл болох нэ. Орчлон ертөнц зөвхөн талархдаг, итгэдэг хүмүүсийг сонсдог шүү.